байгаа юм байна. Миний асуулт ч ойлгомжтой, ерөнхий сайд ойлгож байгаа эрүүл мэндтэй холбоотой юм асууна. За 2016 онд батлагдсан эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль гэж байгаа. Энэний хэрэгжилтийн төвшин одоо ямар байгаа вэ? Тус хуулийн ямар зүйл заалтууд нь бодитоор хэрэгжихгүй байгаад байна? Хэрэгжихгүй байгаа гол шалтгаан юу гэж та үзэж байна? Энд би нэг товчхон хідэн үг бас уншаад өгчээ. Тухайн үед 2016 онд энэ хуулийг батлахад ард иргэд тэгээд бас улсын хурлын гишүүд, ажлын хэсгийн ахлагч ер нь бүгдээрээ их хүч чадал гаргаж ажилласан байлаа. Тэгээд их гоё сэтгэлдлүүд бичижсэн би бүгдийг нэг нэгэн уйлсан. Жишээлбэл энэ дээр энэ хуулиар эмнэлгийн засаглалын асуудал төрөөс хараат бус байна. Хоёрдугаарт эмнэлгүүд санхүүгийн эрх мэдлээ өөрсдөө авна. Гуравдугаарт сонгуулийн үр дүнгээр ялсан намын томилгоо биш, эмнэлгийн дарга нарыг томилдог хүмүүс нь өөрсдөө мэрэгжилтнүүд, ажилчид нь байна. Туршлагатай, мэрэгжлийн мэдлэгтэй хүмүүс эмнэлгээ удирдана. Төрийн болон орон нутгийн өмчит эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирал нь батлагдсан төсвийг үр ашиггүй хэмдэхгүй, даасгалын тэнцэл хасахтаа орохгүй, харин ч цалингаа нэмэх эмч эмчилгээ ажилчдаа одоо урамшуулах, цаашлбал гадаад дотоодын хөрөнгө оруулагчтай ажиллах гэх мэтийн бүх эрх мэдэл нээгднэ гэх мэтлэн их сайхан хүлээж авсан байна. Гэтэл одоо энэ хууль батлагдаад 9 жилийн хугацаанд нөхцөл байдал яг тийм биш байгаа. Энэтэй холбоотой эдгээр асуултанд хариулж өгнө. За 2016 онд батлагдсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийн хэрэгжилт тус хангалттай бус байна. Эрүүл мэндийн салбар 2021 оноос хойш нэг худалдаа өгчийн тогтолцоонд шилжиж эрүүл мэндийн багц хуулиар зохицуулж ирсэн. Тэр хууль зааснаар хувийн хвшлийн төрөлжсөн мэрэгжлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, клиник, төрийн тусламжийн төвөр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, улсын төсвөө санхүүжүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт сонгон шалгаруулалт болон гэрээ байгуулах, хэрэгжилтийг нүүрэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусруулах, журам, гэрээний загвар гүйцэтгэхийн шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн даатгалын үндсийн зүйлийн тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа юм байна. За тэгэхээр нөгөө хуулийн хэрэгжилтэн дээр энэ журам заавруудыг зэглэг ажил засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн. Одоо 1000 гаруй журмыг хүчингүй болгохоор ажиллаж байна. Манай хуульд нийцээгүй энэ мэд журмаар хүний эрхийг хязгаарлаж байгаа, аль эсвэл хуулийн үзэл санааг дордуулж байгаа ийм нийт мөрдөгдөж байгаа журмуудаас 1000 журмыг хүчингүй болгохоор манай хууль зүйн дотоод хэргийн яам ажиллаж байна. Энэ дотроо энэ төлбөртэй тусламж үйлчилгээний төлбөрийн жижиг хэмжээ болон санхүүжилтийн зарцуулах журмыг эрүүл мэндийн болон сангийн сайдын 2022 оны хамтарсан тушаалаар батлан хэрэгжүүлж байгаа. За энэ бол инфляц үнийн өсөлтөд уялдуулаад энэ 22 оноос хойш гарсан эм эмнэлгийн хэрэгслийн, ковидоос хойш нөгөө эм эмнэлгийн хэрэгслийн үнийн өсөлт, бусад асуудалтай холбогдуулж шинжилгээр хоёр яам хамтран ажиллаж байна. За хууль заасын бусад дүрм журмуудыг нэгцэлж энэ хуулийн хэрэгжилтийг хангаж тодорхой болох ёстой юм байлээ. Ер нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг одоо бүрэн дүрээр хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, зохис шинжил хийх зорилгоор ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа. Тухайлбал лабораторийн үзлэгийн стандарт тогтоохоос эхлүүлээд одоо Агамаа гишүүнд нэмэлт 1 минут. За баярлалаа. Хуулиад авсан журам стандартуудыг шинжилнэ, өөрчлөн тэгээд ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа гэж товчхондоо тий хураангуулъя. За нэмэлтээр мэдээж 2016 оны хуулиас хойш ковид гэж цар тахал гарсан. Тэрнээс хойш зөвхөн Монгол улс биш бусад хөгжингөө орнууд, эдийн засгийн хүч чадалтай орнууд ч гэсэн эрүүл мэндийнхаа бодлогыг цогцоор нь шал өөр нүдээр харж анхан шатны тусламж үйлчилгээ буюу өрхийн эмнэлэгтэй тэдгээрээ одоо universal health coverage буюу бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг хүргэх нь зайлшгүй шаардлагатай байна гэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд бусад улс орнуудын одоо төлөөлөлтөд хамтраад нийтлээд яригдсан төлөвлөсөн шийдсэн ажлууд байгаа. Манай Монгол улс ч гэсэн эрнээс мэдээж гаж харахгүй олон улсын стандарт цар тахал тааруулсан ийм нөхцөл байдлаараа шинжлэх хэрэгтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ. Та энэтэй санал нэг байна уу? Хэрвээ санал нэг байгаа бол та яг анхан шатны эмнэлэг тусламж үйлчилгээнд дээр ямар асуудлууд энэ хуульд орвол зүгээр гэж үзэж байгаа вэ? За товчхондоо санал нэг байна. Ер нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахын тулд лабораторийн үзлэг, анхан шатны эмнэлгүүдийн үзлэг хүртээмж чанар үйлчлэгийг сайжруулах хэрэгтэй юм байна. Энийг цоошноор стандартлах шаардлагатай юм байна. Бусад улстай харьцуулах юм бол Монгол улсын суур дэд үдсүүд бүх сумд, аймгийн төвүүдэд эмнэлгүүдтэй тогтолцооны хувьд бол харьцангуй нэг хадуу бүтцийн хувьд сайжирсан юм шиг боловч
зөөлөн дэд бүтэц үйлчлэгээний стандартыг цоо шинжилж байж ийм шин дэг соёлыг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Ийм ч учраас одоо гадаа зогсоол, сувилагчийн пост дотор байх сандлаас ахуулаад стандартыг бүрэн шинжлэх ёстой юм байна. Орчин үеийн чиглэл шинжилж. Тэгвэл орыг санхүүжилдэг биш, урьдчилан сэргийлэх, онцлогоо, үйлчлэгээний чанар хүртээмжийг сайжруулах нь нэгдүгээр приоритет, нэгдүгээр одоо эрхэмлэх зорилго байх ёстой. За мэдээж одоо шатны эмнэлгүүдийн чанар хүртээмжийг сайжруулах ёстой. Эх жил нэг За баярлалаа. За гамма гишүүн эрүүл мэндийн салбар тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хууль тогтоомжид төсөл боловсруулах ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Тэгээ 59 ажлын хэсгийг татан буулга 12 ажлын хэсэгтэй болгосон. Нэг ажлын хэсэг нь бол эрүүл мэндийн салбар. Тэгэхээр гамма гишүүн ахалж ажиллана гэдгийг хэлье. Улсын хурал дахь олонхын бүлгийн гишүүд